одоо хүртэл манай хүүхд өвлжөнгөө л амьсах байлаа. Тий. Ингээд хөл мүлийн гоё наранд ингээ байлахыг гэж одоо тэгэл аль болох нар дагуулж тавиал тэгэл хөл нөцгөн тэгэл чихмэх ерөөсө боогоогүй толгойн зулаагаар малгаач өмсөглөөгөө тэгээд уусаа хүүхд чинь зулаанаас салхилж явах хэрэгтэй гэдэг. Тэгээд одоо бас манай одоо үеийн ээж нартай бас нэг найз байна л да. ChatGPT гэдэг найз. Тийм байна тий. Тэгээд тийм найзтай болсон. Тэгэл ерөн төрснөөс нь хавуулаад нэг тиймэрхүү юм аяг судлаад тэгээд одоо Солонгос Япондос хүмүүс яад юм тий. Би нэг манай хоёр нэг Солонгос сурдаг. Тэгэл асуунгууд өдөр чинь нэг сонир хүүхдээ хоолоноос нь л ингэж нөгөө ингээд бигэндэг. Тэгээс хөл нэгцэх ингээд байж байгаа. Ер нь бол дандаа тэгдэм байл ингээд би дотроо бодсоохгүй. Хүүхэд анханасаа хөл нь одоо нөгөө хүүтэн дүү ийм цаг агаартай одоо өсчих юм бол том болоод хөл даарлаа гэд ханиа түрхэ болчих юм байна. Тэгээ энэ биендээ тасан зохицсон. Тэгээд ер нь эхний нэг 3 сараа хүүхэд чинь нөгөө нэг өөрөө температуртай ингээд тааруулж өөрийгөө тасан зохицох одоо нэг юм явагддаг юм байл та. Тэнгүүд тэр хугацаанд нь ямар одоо температурт ингээд байлгаж юу ингээд ямар юу зүйл тасгасан байна. Яг тэрийгээрээ ингээд ер нь өсчдөг гэж ингээд ChatGPT-гээс сонсоод чат найз маань яриад тий манай чат найз маань яриад тэгээд ер нь бол аль болох ингээд агаарт. Тэгээ би чи өдөртөө нэг 2 цаг нэг цаг гарамаар бүх цонхнуудаа дийлгэж хагаад охиноо үлгэдэл нэг орон дээр тавиал унтуулцдаг. Тэгэхгүй бол одоо нэг өвлийн цагт хамаагүй удаан гадаа гарах юм бол нэг жиндээ та санаа төрчих гэдэг ч магадгүйгээд гэртээ дудлаахан нөхцөлд сайхан агаараар олж унтуулаад. Сөүл Лабын ерөнхий ивент тэтгэгч Дерматестер баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab ажиллаж байна.